Та яг одоо илүү уран сувгийг хүлээн авч сонсож байна. За өнөөдрийн дугаараараа сүүлийн үед YouTube-ээр ялангуяа Америкийн YouTube-рууд маш их хийгээд байгаа сэдвийг орчуулж хүрэхэд бэлэн болоод байна. За энэ сэдв юу вэ гэхээр Америкт маш нөлөө бүхий тийм ээ өндөр мэдлэгтэй эрдэмтэд. За зарим нэг нь бол бас ингээд нэлээд өндөр албан тушаалтай улсын одоо ямар нэгэн хайр гарагтай холбоотой ч юм уу тийм цөмийн одоо пуужмуужтай холбоотой тийм албан тушаал эрхэлдэг хүмүүс хамгийн сонирхолтой маш богино хугацаанд гэрээсээ ор сургуу яваад алга болсон. Альсвал бусдад алуулсан байдалтай ийм үйл явдал болсон. Тэгвэл энийг бол зүгээр одоо тохиолдол байж болох юм а гэж бодоход яагаад энэ богино хугацаанд ийм өндөр мэдлэгтэй эрдэмтэд алга болох болвоо, амиа алдах болвоо гэдэг нь үнэхээр хачирхалтай сэжиг бүхий байгаа. За магадгүй энэ 11 эрдэмтэн баг 12 болсон гэдээ Америкууд аюух ярьж илээ. Тэгээ 12 хүн хин бэ гэхээр Дэвид Вилкок байгаа. За Дэвид Вилкок бол бас алдартай ютубер, эрдэмтэн хүн. За тэрээр харийн одоо UFO буюу үл мэдлэгдэх нисдэг биетийн талаар маш их судалдаг. За харийнхны тухай маш их ярьдаг. За ингээд ном бичсэн тийм эрдэмтэн хүн байдаг. Тэрээр амиа алдаад одоо сар гарны хугацаач одоо болоогүй байна. За ингээд эхэлцгээе. Нэгт хүн бол Уильям Нейл Маккасланд 2026 оны 2 сарын 27-ны өглөөний 10 цагт тэтгэвртээ гарсан генерал Уильям Нейл Маккасланд гэртээ засварчинтай уулзаад зогсож байсан. Эхнэр нь үдийн алдад гэртээ буцаж ирэхэд тэр гэртээ байхгүй. Эхэндээ эхнэр нь түүнийг ууланд алхахаар явсан байхаа гэж боджээ. Түүний уулын гутал төрөвч болон 38-ын калибрийн буун байгаагүй. Гэвч сонирхолтой нь гар утас нүдний шилээ гэртээ үлдээгээд явсан байна. Эхнэр нь 911 руу залгахдаа нөхөр маань өөрийгөө олдохгүй байхаар төлөвлөсөн бололтой гэж ярьсан байдаг. Цагдаа нар түүний гэрийн ойролцоох ууланд эрен хайлтыг хийсэн байна. Тэр ч утгаа нисдэг тэргийг дайчилсан байдаг. Гэвч одоо хүртэл тэрээр ор сургуу алга болсон. Уильям Нейл Маккасланд бол энгийн нэгэн хүн биш байсан юм аа. Өмнө нь тэрээр агаарын цэргийн хүчний судалгааны лабораторийн Рейд Петерсон агаарын цэргийн баазыг удирдах байсан хүн. Мөн түүний нэр өмнө нь ил болсон улсын нууц баримтанд дурддагдж байсан бөгөөд уг баримт юуны тухай байсан бэ гэхээр Америкийн Нью Мексико мужийн Россвилл хотын ойролцоо болсон хар гарагийн нисдэг биет осолдсон тухай дурдсан мэдээ байдаг. Тэр нууц баримтанд Россвилл хотод осол болоход үл мэдэгдэх нисдэг биетийг Рейд Петерсон агаарын цэргийн бааз дахь лабораторид хүргэсэн гэж бичсэн байв. Харин генерал Маккасланд хэдхэн жилийн өмнө тухайн лабораторийг удирдах байсан хүн юм. Үүн дээр нэмээд Маккасланд алга болсон нь Дональд Трамп өөрийн Truth Social дээр Америкийн засгийн газар нисдэг биет болон хар гарагийн амьдралтай холбоотой баримтуудыг удахгүй ил болгож эхэлнэ гэж мэдээснээс 7 хоногийн дараа болсон юм. Гэхдээ Маккасландын алга болсон нь түүний ажилтай холбоотой эсэх нь бол бас шууд тодорхой биш. Учир нь тэрээр 2013 онд тэтгэвртээ гарч ажиллаа өгөөд их олон жил болоод байсан юм аа. Маккасланд алга болохоос хэдэн 7 хоногийн өмнө хид хідэн одоо ойр тойрны хүмүүстэй өөрөө ингэж хэлж ирсэн байна л да. За би ер нь нэг тийм сэтгэл санаа нэг тийм тогтургүй юу мэдэрч байгаагаа нэг л ойлгохгүй байгаад байна. Тэгээд тийм учраас одоо бусад хүмүүстэй уулзахаас жоохон татгалзаж зайгаа авсан байдалтай байсан гэж ярьж байгаа. Анх түүнийг сургуу алга болоход шерифийн албанаас Silver Alert-ыг зарласан байдаг. Энийг нэхэвчлэн өндөр настай, зүнх асуудалтай байж болзошгүй хүн алга болсон үед цагдаагийн газраас гаргадаг анхааруулга юм байна. Гэхдээ энэ бол бас л нийцэмжгүй байгаа юм л да. Учир нь эрх баригчид Маккасланд төөрөлдсөн, будилсан шинж тэмдэг байгаагүй. Тэр бол ер нь нэнугүй илэг зүнцэн хүн бишээ. Харин бүр маш чадвартай, хурц ухаантай хүн байсан гэж мэдгдсэн. Мөн эхнэр нь 911 рүү залгахдаа нөхөр маань өөрийгөө олдохгүй байхаар төлөвлөсөн байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Ингээд харахад бол түүний хэрэг дээрээс хоёр таамаг гарч ирж байгаа. Нэг нь магадгүй хувийн эрүүл мэндийн асуудал байж болох юм. За нөгөө нь бол мэдээж огт өөр төсөөлшгүй ноцтой асуудал байж магадгүй гэсэн таамаг байгаамаа. За одоо хоёр дахь хүн рүү орж байна. Хоёр дахь хүн бол генерал Маккасландыг алга болохоос 11 хоногийн өмнө буюу 2026 оны 2 сарын 16-нд Карл Грилмер гэх хүн өөрийнхөө гэрийн үүдэнд буудуулж амиа алдсан. Грилмер 67 настай, Калифорни технологийн хүрээлэнд 30 жилийн турш ажилласан хүн. Түүнийг дэлхийд нэр хүндтэй одон орон судлаач, астрофизикч гэж үздэг байсан. Түүний судалгааны чиглэлд экзопланет, галактикийн бүтэц, харанхуй матер багтдаг байсан байна.
Нэгэн хамт ажилдаг эрдэмтний хэлснээр түүнийг орлох хүн байхгүй гэжээ. Учир нь түүний бүтээлч сэтгэлгээ, шин санаа гаргах чадвар нь онцгой байсан. Одоо хүртэл түүний үхлийн тухайд бүх зүйл бүрхэг хэвээр л байна. Нэг с ิจ гтэн бол баривчилж авсан хүн амны хэрэгт буруутгасан ч яагаад түүний амийг хүнөөсөн бэ гэсэн асуултанд тухайн с ิจ гтэн огт хариулаагүй. Баривчлагдсан хүн Грилмерийн гэрээс ердөө 3.2 км-ийн зайд амьдардаг байсан хүн. Гэхдээ тэд өмнө нь бол огт танилуд байгаагүй бөгөөд нэг огт мэддэггүй байсан байна. Хачирхалтай нь 2026 оны 12 сарын 20-нд Грилмер 911 руу залгаад нэг буу барьсан этгээд манай эзэмшлийн газар руу хууль бусаар нэвтрлээ гэж ярьсан байдаг. Үүнээс 8 хоногийн дараа нөгөө буутаа этгээд Грилмерийн яг хөршийнхэн гэрлүү хууль бусаар нэвтэрж орсон байна. Грилмер буудуулж амиа алдсан өдөр цагдаа нар тэр гэмт этгээдийг машин дээрэмцэн хэрэгээр баривчилж аваад түүнийг баривчилсныхан дараа энэ хүн чинь Грилмерийг буудсан этгээд мөн байна гэж үзээд түүнийг мөн хүн амны хэрэгт давхар буруутгасан. Ингээл одоо хэрэг үүнээс цааш тодорхой баримт нотлохоо байхгүй байна. За одоо 3 дахь хүн рүү орж байна. 2025 оны 12 сарын 15-нд Нуно Ловреро гэх эрдэмтэн Бруклин хот дахь өөрийн орон сууцны үүдэндээ буудулсан. Түүнийг эмнэлэгт тэр даруй хүргэсэн ч гэсэн тэрээр маргааш нь нас орсон байдаг. Тэр 47 настай Массачусетсийн технологийн хүрээлэнгийн цөмийн шинжлэх ухаан, инженерчлэл болон физикийн профессор байсан байна. Мөн тус сургууль плазмын шинжлэх ухаан, цөмийн нэгдэх урвалын судалгааны төвийг удирддаг байжээ. Тэр гэр бүлтэй 3 охины эцэг байсан. Тэгвэл хэн яагаад түүний амийг хөнөөх болсон юм бол? Албаныхны мэдээснээр энэ хэрэг өмнөх нэг халдлагаас эхэлтэй гэж үзээд байна. За Браун их сургууль дээр нэг этгээд 11 хүнийг буудснаас болж 2 хүн газар дээрээ амиа алдаж 9 хүн шархсан байдаг. Цагдаа нар энэ халдлагыг үйлдсэн хүн бол Клаудио Мануэл Невес Валенте гэх нэртэй хүн гэж үзсэн. Энэ этгээд Браун сургууль дээр 11 хүнийг буудсныхан дараа Массачусетс руу зүхтаад тэндээсээ Нуно Ловрерог буудаж хөнөөсөн байна. За хамгийн сонирхолтой нь энэ Валенте гэх этгээд бол Нуно Ловреро хоёр нэг ангид хамт сурж исэн нэг ангийн хоёр байсан юм билээ. Тэр хоёр хоёулаа Португал гаралтай байсан. За Валенте тухайн үед бол ангидаа 1-р байранд жигсдэг байсан бол хохирогч Нуно Ловреро 2-р байранд жигсдэг сурагч байсан гэж байгаа. Интернетэд зарим хүмүүс бол алуурчин Валенте бол магадгүй атаархлын сэтлэр ийм хэрэг үйлсэн байж магадгүй маа гэж таамаглаж байгаа ч одоогоор яг үүнийг баталсан нотлохоо тийм ээ албан ёсны мэдээлэл байхгүй юм. За магадгүй бид хизээч үүнийг мэдэх боломжгүй байх. Яагаад вэ гэхээр Валенте Нью Хэмпшир дахь нэгэн агуулгад сургууль дээр 11 хүнийг буудаад ангийнхан хүүхдийг буудсныхан дараа Нью Хэмпшир дахь агуулгаас амиа хорлсон байдалтай олдсон байна. За ингээд эрх баригчид бол түүнийг тийм ээ өөрийгөө буудаж хөнөөсөн. Энэ бол амиа хорлолтоо гэж үзсэн. За ингээд энэ хэрэг бас л учир битүүлэг байдалтай тодорхой бос байдалтай ингээд дууссан. 4 дахь хүн 2025 оны 8 сарын 28-нд Стивен Гарсия гэх хүн Альбукерке дэх гэрээсээ гараа явж исэн. За тэр ногоон цамцтай шорт өмссөн явган явсан байна. Гар утас түлхүүр машина гэртээ үлдээсэн. Харин нэг сав ус бууга гэрээсээ авч явсан байсан байна. Гарсия цөмийн салбарт гэрээт ажилтнаар ажилдаг байсан бөгөөд цөмийн зэвсэгт ашиглагддаг цөмийн бус эд ангиудыг үйлдвэрлэдэг байжээ. Түүнийг үндэсний цөмийн аюулгүй байдлын захиргаанд эд хөрөнгийн хариуцагч ажилтай байсан гэж мэдээлдэг. Энэ нь нэлээд хариуцлагатай албан тушаал бөгөөд засгийн газрын өмч хөрөнгийг биет байдлаар хянах бүртгэх үүрэгтэй гэсэн үг юм. За мөн зарим их сурвалжийн мэдээснээр тэр маш өндөр түвшний хяналтын үүрэгтэй байсан бөгөөд 10 сая за бүр цаашлаад 100 сая доллараар хэмжигдэх тоног төхөөрөмжийг хариуцдаг хүн байсан. Тэдгээрийн зарим нь нууцын зэрэглэлтэй ч байж болзошгүй. Гэвч үнэндээ Гарсиягийн ор сургуу алга болсон талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Хамгийн сонин нь тэр яагаад гэртээ гар утсаа орхиод явсан байх вэ? Үнэхээр хачирхалтай. За ингээд 5 дахь хүн рүү орж байна. 5 дахь хүн бол 53 настай Мелиса Кас.
За түүний хувьд бол ер нь их олон мэдээлэл олдсон. Тэрээр 2025 оны 6 сарын 26-нд алга болсон байна. Түүний гэр бүлийнхнийхэн хэлснээр ямар ч с жигтэй шинж тэмдэг байгаагүй. Ямар нэгэн анхааруулах дохио ч юм уу. Ямар нэгэн Мелиса Кас сэтгэл санаагаар унсан ч гэдэг юм уу, гэрээсээ явж гэдэг юм уу, амиа хорлон ч гэдэг юм уу, ямар ч тийм зүйл мэддэггүй. Бүр маш өөдрөгүйсэн. Бүр ирээдүгээ хүртэл сайхнаар төсөөлж байсан гэж хэлсэн байна. За тэр маргааш нь хийхээр төлөвлөсөн аялалдаа ихэд догдолж исэн гэж байна. Мөн ажилласаа чөлөө аваад ээжигээ өвдөгний хагалгаанаас гарсны дараагаар гэртээ асрахаар төлөвлөж байжээ. Мелиса болон түүний нөхөр Марк нар Лос Аламосын үндэсний лабораторид хамт ажилладаг байсан бөгөөд Мелиса захиргааны туслах албан тушаалтай, нөхөр нь өөр ажил хийдэг байсан байна. Энэ лаборатори нь цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулж шинжилгээ ухааны судалгаа хийдэг газар юм. За Америкийн бас л нөлөө бүхий том лаборатори гэсэн үг. Тэр өглөө Мелиса, Марк хоёр хамтдаа ажил руугаа явж исэн. Тэгсэн чинь Мелиса гинт би ажлын үнэлгээ гэртээ мартсан байна. За чи төрүүлээ явж би гэрээс үнэлгээ аваад яваад очиё. Хоёулаа ажил дээрээ 11 цаг гэхэд уулзъя гэж хэлсэн ч ирээгүй байгаа. За гэхдээ Мелиса тэр өдрийн үдээс хойш амьд байсан баримт нотлогоор батлагдсан байна. Яг тэр өдрийн өдөр 12 цаг 50 минутанд охин Сьеррада өдрийн хоолыг авчиж өгсөн байна. За Сьерра бол ээжигээ ингэж хэлсэн байна л да. Ээж тухайн үед яг л урдих шигэ харагдсан. Ямар нэгэн тийм хачин ч юм уу өөр зүйл байсан бол магадгүй ээж арай дуу муутай байсан болов гэж охин хэлсэн байна. Тэгээд охин Сьерра нээждээ банкнд тушаах ёстой чекийг өгсөн байна. Ингээд 14 цаг 18 минутын үед нэг найз нь Мелисаг гэрээсээ 4.8 км-ийн зайтай хурдны зам дээр ганцаараа алхаж явахыг харсан байна. Мөн хяналтын камерын бичлэгч гэсэн тэр үүргэвч үүрсэн байдалтайгаар хурдны зам дагуу ганцаараа алхаж яваа нь бичигдсэн бичлэг олддгоо. Гэр бүлийнх нь орой бүгдээрээ гэртээ цуглахад Мелиса байхгүйсэн. Түүний машин нь гараашинда, ажлын утас түлхүүрүүд нь ширээн дээр үлдсэн байв. Харин цүнх өөрийнх нь хувийн гар утас, төрөвч болон банкнд тушаах ёстой байсан чек нь байгаагүй. Сонирхолтой нь түүний гэртээ үлдээсэн байсан ажлын гар утас нь дотор байсан бүх дата буюу мэдээллийг нь бүрэн цэвэрлэж устгасан байсан байна. Дараа нь гэр бүлийнх нь гэр дотроо байсан бүх Мелисагийн ажилтай холбоотой бичиг баримтуудыг шалгаж үзсэн чинь Мелиса ажлаас шалтгаалсан маш өндөр стресс дарамтанд байсан нь илэрсэн байна. Гэхдээ тэр өмнө нь энэ талаараа гэрийнхэндээ огт мэдэгдээгүй байжээ. Энэ нь түүнийг алга болсныг тайлбарлах өөр нэг шалтгаан байж болох ч одоогоор тодорхой хэвээр биш байна. Мөн нэг зүйлийг тодруулахад Мелиса бол эрдэмтэн хүн биш. Тэр Лос Аламосын үндэсний лабораторид захиргааны чиг үүрэгтэй ажилтан байжээ. За ингээд бид 6 дахь хүн рүү орж байна. 6 дахь хүн бол Моника Реза. Моника Реза 60 настай сансар судлалын инженер. 2025 оны 6 дугаар сарын 22-нд Лос Анжелесын хойд хэсэгт байрлах ойд найзтайгаа хамт явган аялалд явж исэн байна. Тэр нэлээд жижигхэн биетэй эмэгтэй байсан байна. За ойролцоогоор 150 см өндөртэй 45 кг жинтэй эмэгтэй байсан. Найз нь цагдаад мэдүүлэхдээ Моника тухайн үед бол миний ард алхаж явсан. За ойролцоогоор 9 м орчим бит хоёрын дунд зай байсан. Би түрүүлээд алхаж явсан. Тэгээ би эргээд харахад Моника над руу инээмсэглээд гараараа далсан гэдэг чинь. За би тэгээ цаашаа ингээд алхаад явсан. Та хэсэгхэн алхаж явж байгаа дахиад эргээд харахад Моника аль хэдийн алга болчихсон байсан гэж цагдаад найз нь мэдгдсэн байна. Тэгээд найз нь Моникаг нэрээр нь дуудаа тэр ойр орчмоор хайсан ч ямар ч хариу өгөөгүй тэр ор сурггүй алга болсон. За ингээд эрен хайх багууд тухайн бүсийг ингээ бүхэлдэн нэгжиж үзсэн. За харамсалтай нь Моникагаас ямар жуулмөр олдоогүй байна. Тэр бол НАСА-гийн тэрэлтэт хөдөлгүүрийн судалгааны лабораторийн материал боловсруулах багийн захирлаар томилогдоод удаагүй байсан. Тэр дэвшилтэд пуужингийн материал дээр ажилладаг байсан бөгөөд энэ материал нь болохоор Inconel гэдэг нэртэй, маш хөнгөн жинтэй, шаталтан тэсвэртэй, өндөр бат бөх супер хайшиг патентжуулсан юм байна. Энэ материалыг пуужингийн хөдөлгүүр хийхэд ашигладаг гинэ. Мөн нэг онцгой давхцал байдгийн байна. За Моника өмнө нь Рейд Петерсон агаарын цэргийн баазад ажиллаж байх үедээ генерал Макасландтай хамт ажиллаж байсан байна. За генерал Макасланд бол манай энэ дугаарын хамгийн ихэнд гарсан хүн шүү дээ. За ингээд 7 дахь хүн. 78 настай Антони Чавез. Америкийн нэгдсэн улсын Лос Аламос хотод байрлах үндэсний судалгааны лабораториос тэтгэвртэй гарсан ажилтан.
Тэр 2025 оны 5 сарын 4-нд гэрээсээ ор сураггүй алга болсон байна. Энэ жагсаалтын бусад хэд хэдэн хүний адил тэр зүгээр л гэрээсээ агаар дуурсан мэт алга болчихсон. Машин, төрөвч, түлхүүр бүр тамхиа хүртэл гэртээ үлдээсэн нь үнэхээр хачирхалтай. Үүнээс цааш олон нийтэд мэдээлэгдсэн зүйл түүний талаар бараг байхгүй байна. Найз нөхдийнх нь хэлснээр бол тэр маш амьдралын идэвхтэй, ухаан санаанд саруул хүн байсан, гэр бүл найз нартайгаа байнгын холбоотой байдаг байсан. Ер нь бол ууланд алхах дуртай ч тухайн өдөр бол цаг агаар тааламжгүй байсан учраас тэр ууланд алхахаар яваагүй гэж баталсан байна. Одоо хүртэл түүний талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа бөгөөд тэр ор сураггүй хэвээрэл байгаа юм. За ингээд 8 дахь хүн рүү орж байна. 2025 оны 12 сарын 12-нд Джейсон Томас гэх 45 настай эрдэмтэн Навартисын биомедицийн судалгааны хүрээлэнд ажилладаг байсан. Массачусетс дахь гэрээсээ оройн цагаар гарч яваад бас л ор сураггүй болсон байна. Түүний эхнэр Кристин унтахаар өрөөндөө орох үед бол шуудангийн хайрцаг хаагдах чимээ байшингийн гадаа гарсан гэж байгаа. За эхнэр Кристин ингээд цонхоороо харсан чинь нөхөр нь гадаа шуудангийнхын хайрцагны дэргэд зогсож байсан. Тэгээ тэр хоёр бие бие рүүгээ харсан бөгөөд тухайн үед эхнэр нь бол хэлж байгаа манай нөхрийн харц их тайван байсан гэж хэлсэн байна. За хамгийн харамсалтай нь энэ нь Кристиний нөхрөө хамгийн сүүлд харсан мөч байсан юм. Маргааш өглөө болоход тэр ор сургуу алга болсон байсан. За гар утас төрөвч нь угаалгын өрөөний давцан дээр байсан Apple Watch нь хамгийн сонин шуудангийн хайрцаг дотроос олдсон гэж байгаа. Эхнэр Кристиний хэлснээр бол Джейсон сэтгэл зүйн хувьд бол ер нь бол яг хүнд байдалд байсан нүнэ. Эцэг ихээ одоо алдаад их удаагүй байсан. Эхлээд бол ээж нь ингээд асаргаанд байж байгаа нас барсан. За ээжийг нь нас барснаас ердөө 1 цагийн дараа түүний эцэг нь зүрхний шигдээсээр нас ороод байсан юм аа гэж хэлсэн байна. Джейсон алга болсноос 3 сарын дараа түүний цогцос ойролцоох нуураас олдсон гэнэ. Тэр тухайн газрын ойролцоо байнга алхдаг байсан бөгөөд түүний цогцос нуураас олдох үед нуурын ус бүрэн хөлдсөн байсан учраас мөрдөгчд тухайн нуурын усыг мөсийг хайлах хүртэл хүлээсэн байна. Цогцыг гаргаж авахын тулд. Джейсон биофизикийн доктор зэрэгтэй байсан ч энэ жагсаалтанд багтсан бусад хүмүүсээс зарим нэг талаараа ялгаатай. Нэгдүгээр түүний ажил шууд сансар эсвэл цөмийн судалгаатай холбоогүй. Хоёрдугаарт тэр бусад хүмүүсийн алга болсон газрын Америкийн газар зүйн байрлалаас нэлээд хойд хэсэгт байрлаад байгаа юм билээ. За ингээ хамгийн хачирхалтай нь тэр нуурын дунж амиа алдсан байлаа гэхэд яагаад тэр дээр олдоог үнэхээр сонио энэ нуур бол түүний гэртээ маш ойрхон нуур байсан баг. За ингээд бас л хэрэг бол нэг тийм ээ логик холбоос нэг л болохгүй байгаамаа. За ингээд 9 дэх хүн рүү орж байна. 9 дэх хүн бол 61 настай Фрэнк Мэйволд 2024 оны 7 сарын 4-нд Лос Анжелес хотод нас барсан. Тэр Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн тэрэлтэт хөдөлгүүрийн судалгааны лабораторид ажиллаж байсан бөгөөд Juno Mission буюу NASA-гийн Бархас байд гаригийг судлах сансрын нислэгийн төсөлд хувь нэмрээ оруулж, Бархас байд гаригийн дагуулуудын хөрсөнд орох далайг судлах ажилд оролцож явжээ. Гэвч түүний өвхлийн шалтгаан нөхцөл байдлын талаар олон нийтэд маш бага мэдээлэл байгаа юм. Зарим мэдээллээр бол албаных нь түүний цогц задлан шинжилгээ огт хийгдээгүй гэдгийг баталсан байна. Ингээд түүний талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл интернетээс олдсонгүй. 10 дахь хүн бол Майкл Дэвид Хикс юм аа. За тэрээр Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн тэрэлтэт хөдөлгүүрийн судалгааны лабораторид 24 жил ажилласан. Тэр DART Mission төсөлд оролцож, дэлхий рүү чиглэсэн аюултай астероидыг замаас нь хазаалгаж болох эсэхийг турших ажилд оролцож явсан бас л чухал эрдэмтэн хүн. Тэр 59 наснда нас барсан байна. Түүний өвхлийн талаар мөн л тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд цогцт нь бас л задлан шинжилгээ хийгдээгүй гэсэн мэдээлэл байгаа юм. 11 дахь хүн бол өнөөдрийн дугаарын хамгийн сүүлчийн хүн буюу Эми Эскриж гэх эрдэмтэн байна. За түүний амьд ахуй цагтаа хийсэн видео бичлэгүүд нь TikTok-оор маш ихээр таарч маш их шууган дэгдээсэн баримтууд болсон. За тэрээр бүр одоо яг энэ дэлхийд мэдэгдээд байдаг хүн болгон ярьдаг кинон дээр гардаг саарлуудын харийн гаригийнхан бол ясам дээр харь гаргих бишээ. Тэр эднэр хүн төрлөختний ирээдүгээс ирсэн хүмүүс юм а. Хүн төрлөختний ирээдүй хувилбар юм а гэдгийг ярьсан видео бичлэгүүд TikTok-д маш их задарсан гарч байгаа. За түүний талаар ингээд эхлэе. За Эми Эскриж 34 настай байсан байна. Хантсвилл хотод амьдарч байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-нд нас барсан байна.
Өөрөөр хэлбэл энэ жагсаалтанд багтсан бусад 10 хүнээс нилээд өмнө нь амиа алдсан гэж үзэж байгаа түүнийг. За албан ёсны мэдээллээр түүний үхлийг амиа хорлолт буюу өөрийгөө толгойдоо буутсан гэж үзээд байгаа. За Эми дэвшилтэд сансрын судалгаатай холбоотой ажиллаж байсан. Эрдэмтэн. Тэр эцэг Ричард Эскрижийн хамт ер бусын үзэгдэл онцгой шинжилгээ ухааны судалгааны хүрээлэн хамтран үүсгэн байгуулсан. Түүний эцэг нь НАСА-гаас тэтгэвртэй гарсан инженер хүн байдаг бөгөөд плазмын физик чиглэлээр мэргэсэн хүн юм байна. 2018 оны нэг ихтгэл дээрээ Эми болон түүний эцэг уламжлалт бус судалгааны чиглэлүүдийн тухай ярьсан байдаг. Үүнд таталцлын өөрчлөлт буюу антигравитацийн төхөөрөмжийг хөгжүүлэх орлого зэрэг багтжээ. Тэрээр нас орохоос өмнө өөрийнх нь амийг хөнөөх заналгийлэл надад бол маш их ирж байна гэж ярьж байсан байна. Мөн 2020 оны нэгэн ярилцлагандаа тэрээр UFO болон харь гарагийн амьдралыг олон нийтэд ил болгох төлөвлөгөөтэй байсан ч гэсэн миний амийг хөнөөнө гэсэн заналгийлэл одоо улам нэмэгдээд байна. Хэрвээ би нэг өдөр тийм ээ ингэчих юм бол одоо би хизээж өөрийнхөө амийг хөнөөгөөгүй шүү гэдгээ давтаж хэлсэн байдаг. Тэр Франк Милбурн гэх тэтгэврт гарсан Британий тагнуулын ажилтнтай холбогдож өөрийг нь мөшгөж байгаа хэргийг шалган туслахыг хүссэн байна. Тэр бүр өөрөөр чиглэсэн энергийн микродолгионы зэвсгээр буюу Directed Energy Weapon-оор өөрт нь халтсан гэж мэдэгдэж байсан. За тэр энэ талаараа бол ингээд бичлэг хийсэн TikTok-т маш их таарсан байлээ. За ингээд хоёр гар нь ингээд ув улаан болцсон. Одоо бугалгаасаа урд хэсэг хүртэл ингээд бүх хэсэг нь улаан болцсон байсан. Энэ бол одоо энергийн зэвсгээр надад халтсан нэг хэлбэрээ гэж өөр ярьжсэн. За тагнуулч Франк Милбурн түүний үхлийг зөв дүгнсэн хэсгэд бол үнэхээр би бол эргэлзэж байна. Тэр бол баг тийм ээ амиа орлох хүн биш ээ гэдгийг бол өөрийн зүгээрсээ илэрхийлсэн байдаг. Гэхдээ Эмигийн эцэг бол эсрэг байр суурьтай байгаа юм байна. Тэр бол ямар ч ижигтэй зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. За ингээд бид 11 тохиолдлыг авч үзлээ. Эдгээр өндөр түвшний мэдлэгтэй стратегийн ач холбогдолтой 11 хүн яагаад маш богино хугацаанд ор сургуу алга болж эсвэл амиа алдсан үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж үүний цаана ямар нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байна гэж үзэхэд хүргээд байгаа юм. Магадгүй эдгээр 11 эрдэмтэд тийм ээ одоо энэ харь гаргийнхны тухай бидэнд одоо дэлхийн нийтэд дийлэх гэж байсан уу? Эсвэл одоо нууц одоо дэвшилтэд технологиг одоо дэлхийн одоо хүмүүс дийлэх гэж байсан уу? Яагаад тэднийг ингэж богино хугацаанд ингэ чимээгүй болгох болвоо гэдэг асуулт бол Америкт нэлээд шууган тариад байгаа юм аа. За ингээ өнөөдрийн дугаар маань үүгээр дуусч байна. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяр таа.